Хүүхд та нар энийг хардаа. Монгол брэнд маань аль хэдийн улаан уудын том дэлгүүрүүдэд зарагдаад эхэлсэн байна шүү дээ. Титан, Бриоска гэдэг энэ том дэлгүүрүүдэд нь талын Монгол брэнд бол аль хэдийн дэлхийн зах зээлд гараад худалдаалагдаад, борлуулагдаад эхэлсэн байна те. Монголд бол дөнгөж сая л одоо албан ёсоор зарагдаж эхэлж байгаа юм билээ. Хаа байсан тэр улаан уудад те Монголын борцтой, гурилтай шүл, шар тостой биеийн хүмүүс худалдаж аваад идээд байхад те би одоо болтол энийг нь олж идээгүй байх гэхээр одоо бас болж байгаа ч юм уу, гүү ч юм уу. Ерөөсөө энийг гялс олж авч идээ. Энэ ойрхон дэлгүүрт байгаа зү. За нөгөө төлөгч болоод авсан шүү. Эхний ээлжинд ямар ч байсан борцтой гурилтай шүлөө бэлтгээд хийгээдхий. Нэг нь болохоор өндөгтэй гомтой шүл, нөгөөх нь болохоор ясны шүлтэй гомтой шүл гэд хоёр төрөл байгаа юм байна. Талын Монгол брендийн борцтой хоол, за бас шар тостой бин улаан үдээс гадна Казахстан, Кыргызстан, Узбекистан зэрэг Төв Азийн Станы орнууд руу гарчихсан байна лээ. За тэгээд гадны улс орны хүмүүс хүртэл худалдаа авалт хийж байгаа учраас би бас тэднээс дутмааргүй санагдаад болоод авлаа. Гомтой борцтой шүл нь уудан дотроо үхрийн махны борц, ясны шүлтэй, эсвэл өндөгтэй гомон, хадаас нь луван ногоон сонгон байсан. Усандаа луван сонгоно хийж буцалгаад 1 минутын дараа гомгоо хийгээд 8 минут чанаад болоо. Шар тостой бин уудан дотроо 5 ширхтэй байсан. Гялгар цаасыг хуулж аваад хөлдүүгээр нь 2 талын 3 минут шараад болоо. Энэ бин бол маш гоё нэмгэн байлээ. Шаргалтаад гоё харагдаж байгаа зү. За хоол маань бэлэн болсон. Борцтой ясны шүлтэй гомтой шүл. За тэгээд дээрэс нь маш гоё шар тостой бин. Энэ бин бол үнэхээр амар гоё санагдаж байгаа надаа. Хамгийн түрүүнд бингээ идмээр санагдлаа. Вау. Ямар гоё юм бэ. Маш олон нимхэн юм давхаргуудаас бүтсэн би юм байна. Энэ бим бол зүгээр солиотой. Шив шинээрээ маш гоё. Барцтай болохоор гоё шүү. Өнөр янз юм байна. Шар тостой бин борцтой гурилтай шүл чи хооронд аягүй гоё зөгцтэй юм шүү дээ. Ерөөсөө энэ гомтой шүлний хамгийн гол юм нь энэ өөрөө Монголын бэлчээрийн үхрийн борц шүү дээ. Маш гоё.